зарим хүмүүс ингэж хэлээд байдаг шүү дээ. Өндөр юм байж өндөр өсгий төмсөд ах юм. Тэгдэг. Гүү яагаад болохгүй гэж. Өндөр юм байж өндөр өсгий төмсөж болохгүй гэдэг юм байхгүй. Тийм байхгүй шүү. Энэ бүр яг надад өдөр тутмын зүйл байхгүй юу? Тийм. Нэг хоёр. Нууж унагсан. Сайн байцгаана уу үзэгчтэй, сонсогчдоо. Хөхтөнгөр радио станц өндөр өсгийд подкаст эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн голлох хөтлөгч Тамира миний бий болон хөтлөгч Эма, хөтлөгч туулагч нар өнөөдөр натаа хамтран хөтлөх болно. За. Өдрийн минь доктоо. Өдрийн сайн байцгаана уу? Сонсогчдоо бүсгүйчүүдээ. Залуучуудаа. За тэгэлгүй яхаа. Өнөөдөр бид гурийн та бүхэндээ одоо хүргэх сэдв бол өндөр өсгийтийн үүсэл хөгжил болон за өөрийнхөө өндөрт одоо бүсгүйчүүд маань хэрхэн өндөр таарсан өсгийтэй готлыг өмсөх талаарх одоо мэдээллийг хүргэх болно. За мөн дэлхийн хамгийн үнэтэй төвлөлийн талаарх мэдээлэл болон дэлхийн сонин садаг мэдээллийг хүргэхээр бэлтгэсэн байна. За ингээд мэдээлэлээ хүргэх үү. За тэгээ сонсъё. За өнөөдөр бол өсгий яриал. Дөөфөл яриалсаар байгаа л дуусах юм байна. Тэгхэн тийм байна. Манай подкастын нэр хүртэл өндөр өсгийч юу дээ. Тэгээд тийм ч учраас за бүсгүйчүүдийн бас өмсөх дуртай бидний хайртай гутлын нэг төрөл бол яалтчгүй өндөр өсгийт гэдэг тийм. Тэгээд сонирхолтой санагдаад өөртөө байхгүй юмны тухай би ярих гэж байгаа гэж бодохоор сонсох гэж байгаа гэж бодохоор байхгүй. Нэгч байхгүй. Одоо хэлхэн зөв буруу юу? Үнэ хэлэх бодлоо ярьлаа. Үнэ хэл. Хамгийн сүүлд өөртөө зориулж 10 жилийн өмнө нэг хар төвл авсан байт юм аа. Өндөр өсгийт. Тэгээд нөгөөх нь одоо энэ чинь загвар энэ төр байдаг шүү дээ. Одоо сүүлийн үеийн өндөр өсгий юм шах үзүртэй болоод байгаа юм шүү. Тэр үед авч исэн гутал нэг юм бөөрөнхий хоншоортой. Одоо ингээ гаргаад ирэхээр үнэхээр хуучин хизээ өмссөн ойлгомжтой нэг тийм гутал бол байгаа. За тэгээд үргэлжлэлийг дундуур юм болох гэдэг нэг гоё. За, халуун яриагаа үргэлжлүүлээ яри. За, эхний өмнө сонсогч бүсгүйчүүдтэй, мөн подкастыг үзэж байгаа бүсгүйчүүдтэй зориулаад мэдээллийн шинж чанартай зүйлээ хүргэе. За, тэгэхээр мэдээж хэрэг бидний өмсөх дуртай өндөр өсгийд хизээ үүссэн тухай түүх таар мэдгүй. Өөр бас их сонирхолтой тий. Туулалт хоёр нэг сайн сурагчид чиг мэдгүй. За, тэгвэл бүгдээрээ хамтдаа өндөр өсгийд хэрхэн үүссэн талаарх түүхтэй танилцгаая. Манай найруулагч миний бэлдсэн дөрсүүдийг бас өгөөд явж байгаараа. За ингээ би давхар яриад явчих. Хүмүүсийг өндөр олгож харагдуулдаг гутал эртний грек төмсдөг байжээ. Тэр үед жүжигчид тайзнаа өндөр харагдах зорилгоор котурн гэдэг нэртэй мод ба уйсан өндөр юм болтой шаха өмсдөг байсан юм байна. Дундад зууны үеийн Европын хотууд нь одоо шавар шавхай, хог, новшин дарагдсан байсан учраас суран бүстэй одоо өндөр модон гутлууд хэрэг болсон байна. Өдөр тутмын гутал дээрээ одоо давхарлан өмсдөг өндөр өсгийтийг тухайн үед сабо гэж нэрлэдэг байсан байна. За мөн дорн зүгт ийм гутлыг кап гэж нэрлэх бөгөөд халуун шаланд одоо хөлөө төлөхгүй тулд халуун усны газар өмсдөг байсан юм байна. 15 дугаар одоо 100-аас эхлэн Венецийн дэгжин эмэгтэйчүүд 20 см хүртэлх одоо өндөр болтой цокколи гэх гутал өмсдөг байсан ба цокколи гэдэг нь туурай гэсэн утгатай үг байсан байна. Хамгийн эртний одоо өсгийг нь өндөр өсгийт нь бол одоо өсгийг нь өргөсөн улнаасаа тусдаа тулгуур бүхий одоо гутлыг археологчид 14-р зууны үед байсан байна гэж таамаглаж байсан байна. Зам үргэлжлүүлээд язгуурчнууд одоо ангнуур их явдаг байсан учраас гуталчт нь хөлийг нь одоо дөрөөнөөс мултруулахгүй тулд өсгий хавийг нь одоо улыг нь зузаалж эхэлсэн байна. За энэ цаг үеэс л өндөр өсгийд одоо үүсэх болсон шалтгаанууд нь эхэлсэн л гэж үздэг юм байна л да. За тэгээ хожим өсгийтэй гутал одоо тарахад явган цэрэг одоо онцгой өрг гүйцэтгэж байсан юм байна. Бид нар бодохдоо л одоо өндөр өсгийтийг эмэгтэйчүүд өмсөх дуртай юм чинь эмэгтэй хүн л өмсөж ясах гэж би бас бодож байсан байхгүй. Та ярьдаг гэж бодож байсан уу? Кинон дээр гэхдээ нэг юм өндөр өсгийтэй гуталтаа нэг иймэрхүү залуучууд байгаад байдаг шүү дээ ингээл. Европод шавхаа туулахгүй тулд өсгийг нь өндөр өмсдөг байсан гэж нэрээ сая Тамираг хэлэнгүүд би яг гинт саналаа. Би тэгвэл сэдвэн гой сайхан биш юм байна шүү дээ тийм. Хамгаалалт байсан биш. Ер нь бол хэрэгцээтэй учраас хийж гисэн байна шүү. Тэр үед нөгөө Европын улс орнууд их бохир заван байж л тээ. Тэгээ ер нь хараа би сонсохтой болол зүгээр биц юугаа ингээд цавхаараа асгадаг байсан гэж сонсч байсан байхгүй юу? Европ тийм айхтар заван байсан. Тэгээ ингээд гудмаараа явхад мэдээж хөл
тохирдно. Тэгээ тэрнээс хамгаалахын тулд тэгж өндөр үсгийг. За юун дээгүүр явахыг хамгаалж исэн байх нь нэ. Сонсч байсан. Харин тийм ээ тий. За гэтэл дэлхийд дахинд өндөр үсгийтэй гутлыг хамгийн анх эрчүүдэд зориул урлаж исэн юм байна. Одоо бид нар гутлын булаасан махна ш. Яванда. За тэгээд цаашлбал өндөр үсгийтийн гарал үүсэл 15 дугаар зууны үеийн Перс цэргүүдээс одоо улбаатай бөгөөд дөрөвөнд хөлөөхийг бэхлэхийн тулд өмсдөг байсан байна. Морь унахт нь тус олохын тулд үсгийн хэсгийг нь өндөрлж өгснөөрөө энэ нь бас нөгөө нэг аж амьдралд нь ах уян өдөр тутмын хэрэгцээтэйс учраас л хийж исэн байх нь шүү дээ. Дөрөвдгийн тэглүүлж байгаа гэсэн үг юм. За тэгээд Перс цагаачид гутлын одоо чих хандлагыг Европ төвд хамгийн анх нэвтрүүлсэн ба эрэгтэй язгуурчнууд илүү өндөр сүрлэг харагдахын тулд өмсдөг байсан байна. Түүнчлэн өсгийтэй гутлаар дамжуулан нийгмийн байр суурь, цэргийн хүч, загварын мэдрэмжийг илэрхийлэх боломжтой байсан байна л та тухай тий. За мөн тэгээд Францын 14-р Людовик хаан 1673 онд улаан уул болон өсгийтэй гутлыг хамгийн анх өөрийн ордонд нэвтрүүлж байсан байна. Түүний хэрэглээг зөвхөн язгуурчнуудын одоо хүрээлэл хязгаарлаж байсан юм байна л да. Өндөр өсгийтэй гутлыг зөвхөн одоо язгуурчнууд л өмсөхийг зөвшөөрч байсан гэсэн. За мөн цаашлуулбал одоо өсгийний өндөр нь заримдаа 20 см хүртэл байсан нь гутлын үзүүрийг газарт хатгуулад явхад хүндрэлтэй байсан гинэ. Нэг осондоо одоо хит өндөр ахаар нөгөө хамраараа шороо ингээд самраад энэ ч одоо өсгий цаашаа тоосхон дээр гараа зогссон юм шиг юм болно гэсэн ч одоо тий. За тэгээд гутал шаахан өсгийг янз бүрийн өнгөөр боддог байсан ба улаан өнгө нь Европ язгууртны өнгө гэдэг байсан байна. 17 дугаар зуунаас гутлын өсгийг хар өнгөөр анх бодож эхэлж байсан юм байна. Гэхдээ л одоо шаагааны өсгийн уул хэсэг нь улаан өнгөтэй хэвээр байсан байна. Гэхдээ одоо нөгөө шаагааны өсгийн улаан өнгөтэй хэвээр байсан ч 17 дугаар Людовик хааны одоо хааны үеийн яг одоо та бүхэнд харуулж байгаа дүрсэл яг анхны өсгийт гутал одоо үсэх эхний одоо гутлуудыг харуулж байна манай. Энэ бол арай дээр гараа зогсно гэж ярина үстэй өмсөн нь ш. Тэргээр тэгээд явж ийн гэдэг төсөөлтөө. Нийт яваад. Тэгээ мөн гэхдээ одоо шааханы өсгийн улаан өнгөтэй хэвээрсэн. Тэгээд 17 дугаар Людовик хааны үеийн ганган эрчүүдийг ноён улаан өсгийт гэж дууддаг гэсэн гинэ. Одоо буг нь өндөр өсгийт өсгөөчүүд гэдэг үстэй. Гэтэл одоо тухайн үед одоо ноён улаан өсгийт гэдэг эрэгтэй хүнийг дууддаг байсан. Бүр тэр нь ийм язгууртан хаан засаглалын үеийн язгууртан сэхэтнүүд бүр онцгой орон тэргээрээ гангардаг байсан гэж. Тэгээ тэр гутал дээрээ бүр яаж явж байгаа нь төсөөлөгдчихлээ ингээл. Нэг ийм хүмүүс санаанд ороод байгаа. Тэгээд дээр үеийн нөгөө эрчүүд Европын эрчүүд чинь ус хим төстэй байдаг байсан шүү дээ. Тэгээд өсгийтэй гуталтай тэгээ явдаг байсан биз шүү дээ. Намжиртай л. Тий. Айгүй хэмсэг ингээл явдаг юм шүү дээ. Өсгийний түүх үргэлж одоо шинэ одоо зохион бүтээлтээр нэмэгдсээр байсан. Тухайлбал 18 дугаар зууны одоо сүүлчээр гутлын үзүүр ба өсгийн хоёрын цаг багасгаж харагдуулах одоо Франц буюу тактан савруу гэх одоо өсгийтийг бүтээж исэн байна. 20 дугаар зуунд шпилк гэж нэрлэгддэг байсан одоо нарийнхан өсгийг бас бүтээж исэн байна. Хин түүнийг зохиосныг бид мэдэхгүй ч харин үүнд төмөр хамгаалалт хийсэн хүнийг одоо мэддэм байна. Нэг ёсондоо одоо өсгийтэй гутлыг илүү сайжруулж тоногоор ингээд тоноглож исэн гэсэн үг шүү дээ. Түүнийг одоо гуталчин Сальватор Прагамо гэдэг хүн хийж исэн байна. Энэ хүний нэрээр одоо Францын Флоренц хотын гутлын музейг нэрлэж байсан юм байна. Тэр нэг цагаан гуталтай адилхан минь надад байгаа дөвлөг тиймэрхүү шүү дээ. Тэр ч одоо би хэдгээр зууны үеийн гуталтай юм бэ хөө. Тэгсэн юм шүү. Одоо тооёрт харуулын их нь хаашаа ингэхдээ үнэхээр биш болцсон юм байна. Хідүүлээ гутлаа авчирхасан юм шиг өсгөдтэй. Чи бүр бараг энэ дунд нь зургийг аваад оруулах. Бараг музейд өгөх юм уу? Яна. Өө ихтэй үнэхээр би яг тоглоогүй тооёрт зургийг харуулна. За тэгээрэй. За тэгээд цаашлуулаад мэдээлэл сонсох юм бол археологчдын одоо олдвороос харуул өсгийг нь модоор зорж одоо уланд наагаад арьсаар хучаа ойдог байсан байна. Тийм гуталтай явхад одоо хүнд байсан нь мэдээж хэрэг. Тэгээд л өсгийг нь одоо гулгуулахгүй тулд улны хил зэрэг одоо тослох деталуудыг гаргаж ирсэн бөгөөд энэ үеэр олон давхар ширэг металл одоо хадаасаар хадаж тагалсан гутлыг хийх болсон байна. Ингэж ховсон одоо өөрчлөгдөж явсаар Оросд каблук гэж нэрлэх болсон бөгөөд энэ нь одоо монголоор өсгий гэдэг утгатай угаасан байна. Ийхүү одоо
одоогийн өндөр өсгийт гэдэг нэршлиг анх авч ирсэн бах нэ. Энэ зургуудыг нь харахаар нэг л тийм хөлн дэвтэйхэн биш л харагдаад байна. Харин тийм. Нэг л эвгүй л харагдаад байна. Тэгээ ингээ гутлын мэдээж үүсэл түүх нь явсаар гоё л болно шүү дээ тий. Тэгээд одоо тэр хуучны хүмүүс одоо бидний өмсөж байгаа гутлыг харах юм бол өсгийтийг харвал бас л эвгүй санагдах байх та. Хүү энэ ч одоо юу вэ? Ганцхан өсгийтэй юм. Ханшаар нь хаашаагаа ч явах гээд байгаа юм гэж харин тэгэл бах та. За тэгээд түүхийн хувьд бол эмэгтэй эрчүүд анх өмсөжсэн талаар одоо ярьсан бол үргэлжлүүлээд өндөр өсгийтийг одоо эмэгтэйчүүд хизээ яг өмсөж эхэлсэн байдлаар яри. За яг одоо манай найруулагч өндөр өсгийтийн түүхэн хувьслын одоо видео бичлэгийг та бүхэнд харуулж байна. Яг энэ бичлэг дээрх дүрс шиг ингэж хувьсаа өршлөгжсэн байх нэ. Эртээр үеэс өндөр өсгийт готл маань. За тэгээд өндөр өсгийт эмэгтэйчүүд хизээ өмсөж эхэлсэн бэ гэхээр гутлыг ихэндээ зөвхөн эрчүүд өмсөж байсан гэд бид нэр өмнө дурдсан бол 17 дугаар зуунаас эмэгтэйчүүд өмсөх болсон байна. За тэгээд 1500-аад оны үед Францын хатан хаан Катерина Медици одоо гоёлын үйл ажиллагаанд анхны эмэгтэйчүүдийн өсгийтэй гутлыг өмсөж байсан нь бүр эмэгтэйчүүдийн нүдийг орой дээрээ гаргаж ирсэн үйл явдал болсон гинэ. Ягаад гэвэл тухайн үед огт юм өсгийтэй гутал гэж зүйл байгаагүй. Тэгээд тэр дундаа одоо бүр хатан хаан өмсөж байгаа нь бол бүр үнэхээр язгууртай эмэгтэйчүүдийн хувьд бүр нүдийг нь орой дээр нь гаргасан үйл явдал болсон. За үүний дараахан одоо Европын язгууртай эмэгтэйчүүдийн дунд өндөр өсгийт нэр хүндийг илэрхийлэх гутал болж загварын ертөнцид одоо байр суурь одоо эзэлж ирсэн байна. Ийхүү 20 дугаар зуун гэхэд өндөр өсгийт нь яг одоо бидний одоо өдөр тутмын одоо хэрэглээнд орж өнөөгийн бүсгүйчүүдийн загварын салшгүй нэг хэсэг болсон байна. Үүнээс хойш зөвхөн гой зүүн талаас нь эмэгтэйчүүд өндөр өсгийтэд дурлах биш, өндөр өсгийттэй одоо гуталтай эмэгтэйчүүд нуруу ихц сүртэй бөгөөд одоо цэнцгэр харагддаг учраас гой зүүн талаасаа бас их шохорхон өмсөх болсон байна. За ингээд өндөр өсгийтийн одоо үүсэл түүхийн талаар сонсогч бүсгүйчүүдтэй би та бүхэндээ одоо хуваалцлаа. Ингээд хөтлөгч хоёр бүсгүйгээс асуух нэг асуулт байна. Та халуун яриараа орцгоё. Манай хоёрын хамгийн анх одоо өндөр өсгийтийг хаанаас хэдэн настай байхдаа авч байсан. Ер нь ингээд эмэгтэй хүний хувьд анхны одоо өндөр өсгийтийнхаа талаар дурсамжаа манай сонсогч подкаст үзэгч бүсгүйчүүдтэй олцгоо. Миний бүр инээ түрээд байна. Ямагаас эхлэе те. Надаас эхлэх юм уу? За тэгье. Одоо яана би яг үнэ хэлэх үү? Би анхны өндөр өсгийтийг өөртөө зориулж авсан өсгийт нь юу гэж? Их сургуулаа төгсөөд төгсөж байхдаа яг өөртөө зориулж авч байсан. Тэгээ тэр үед чинь бүх гутал юу лээ 50,000 төгрөг гэх тийм гутлнууд айгүй их байдаг байсан тухайн үед яг 50,000 төгрөг би бүр яг өмнө нь санаж байна. Тэгээд хаанаас ч илээдээ миний сургуулийнхаа ойролцооч билүү тийм дэлгүүр ороод нэг улаан өнгөтэй өсгийтэй гутал авч ирсэн. Тэгээ ханшоор нь бас нэг яг нэг бөөрөнхий тийм өсгийтэй гутал аваад 50,000 төгрөгөөр авч ирсэн миний өндөр өсгийт. Хамгийн инээдтэй нь жилдээ нэг удаа өсгийтэй гутал өмсдөг болохоор би тэр авч ирсэн өндөр өсгийтэй гутлаа баг худалч хүнд 10 жил юм хормоны дор шинэ жилээр өмссөн бах уу. Тэгээ тэр нөгөө хормоны дор шинэ жилээр би ч ерөөсө богино юм өмсдөггүй дандаа урт өмд эсвэл урт палаж өмсдөг болохоор. Өөх тэгээ 50,000-аар авсан юм 10 жил өмсчихсэн. Тэгээ тэр чин 10 удаа л өмссөн. Чанар биш 10 удаа л өмссөн гэсэн үг байхгүй да. Жилд нэг удаа өмсгөр чинь. Тэгээ миний анхны өндөр өсгийт энэ лайн да өртөө. Гол өдрөө гаргаж ирж яг өмсөөл буцаагаад хураадаг гэсэн үг шүү дээ. Тийм тэр гол өдөр чинь шинэ жилээр л гэсэн үг байхгүй. 50,000-аар авсан өндөр өсгийт үнэхээр нэмдэгдэж манай юм өмсчихсэн юм байна. Би болохоор өөрийнхөө сандгүй. Хэвтэй үед урд юм хаана юм. Цаг ярих гэж байгаа бол би болохоор юу яаж вэ? Одоо санаж яах нэ зүгээр ингээ эргүүлээд хуурцгаа бичлэгээ өргөжлүүлсэн чинь би дандаа нэг юм шөвгөр төвлөдөл өмсдөг байсан юм байна. Тэгээд гацсан өсгийт гэж бид нэр ярьдаг шүү дээ. Хадаас ч билүү? Хадаас өсгийт гэж ярьдаг. Тийм л юм, тиймэрхүү юм 10 жилдээ авч яасан санагдаад байна. 10 жилдээ юу? Чийж бас 10 дугаар анги мангидаа. Нөгөө хонхны баяр болдог шүү дээ. Тэр үедээ л авчихсан баг. Тэгээ тэрнээс өмнө бол ээжээ ихчээ ингээл явна шүү дээ. Тэгэл авсан баг. Тийм байх тий. Өмсөж тоглож үзсэн гэдгийг юм уу? 10 жил одоо санацаа 10 жил гэсэн чинь 10 жилийн хонхны баяраар манай би ч хорооллын хөхт.
Тэгээд ангийнхаа охтууд маань ийм юм аав, тийм юм аав гэж ярилцдаг да. Тэгээ би нэг хар өнгөтэй төвл аваад тэрийг хонхны хоёроор шив шинээр гаргаж ирж өмсөө хөлөө холгуулад. Үгүй нэрээс та 2 цаг ч өмсөөгүй. Тэгээд энэ нэг муухай юу гэдэг ингээд шитцсэн байсан. Яг тэр тийм бай. За тамираа хийж авч ирсэн. Болохоор их хвчлээ олгочоод идэг штэ. Сайн мэдгүй гутлаа өмсдөг учраас тэгдэг бах тий. Тэгээд миний хувьд бол би анх өндөр өсгийт гэхээс илүү яг эдийн засгийн боломжтой болоод оюутан болоод би нөгөө цагийн ажил хийж эхэлж байхдаа цалингаараа авч исэн. Тэрнээс өмнө бол баг манай охтууд олгол манай бидний хүүхдүүд ч гэсэн 3 4 хүрэхээрэл охтууд нэг ээжийнхээ бодлыг өмсөөл тэгэл ахлах анги яг өсвөр насндаа бол нөгөө нэг оюутан ихчнэрийн аим нууцаар хулгайлж өмсөөл. Тэгэл айгуу цэвэрхэн өмсчвэл найзууд дундаа амар гоё өсгийтэй гуталтай охин гангарч байгаа л орой орж ирэлстэй арчаал. Яг буцаагаа тийм. Яг тэгдэг шүү дээ. Угаасаа бас тэгж их хувц унаар өмсдөг байсан. Яг өөртөө зориулж авсан нь тэгээд оюутан байхдаа. Яг оюутан байхдаа би яг 2 дугаар курс юм байна. Анх 1 дугаар курс байхдаа цагийн ажил хийж эхлээл. Тэгэл яг 2 дугаар курст бол яг өөрийнхөө мөнгөөр бүр 100% өөртөө зориулж одоо авч исэн юм байна. Тэр нь тэгээ ямар загвар юм байсан бэ? Тэр нь одоо одоход яг нэг юм гялгар тэгснээ нэг юм оломтой нэг юм лакан хар юм өндөр өсгийтэй. Үгүй сандал авч ирсэн айгуу сайн уу. Тэр яг цаг үеийн бид нар нэг 2 дугаар курс оюутан хүүхдүүдээс учраас октод айгуу ингээл гангараал найзтайраа 100 их гарч ордон штеп. Тийм учраас ч тэр юм сандал авч ирсэн. Тэгээ яг тэрийг өмсөөл нэг өдрөө гараал оройн бүр ингээ юу ч ингээ хөл устаал хавлж ирэл бол яг тэгдэв да. Халгуулаад. Тийм нөө шинэ гуталтайгаа амар зигзигэлсэн ингэж гарч алхаал оройн нэг бөхтөөс юм. Хамаг бие хумаад хөл мүлчээ атраал орж ирэн шүү дээ ерөөсөө. Тэггүй харангуут хутлаа ингээ цэглээд байгаа. Яг тэгж өмсөжсэн юм байна. За бид гурийн нэг анхны төвл авсан түүхнийг иймэрхүү. Тэгэхээр одоо яг үзэж байгаа бүсгүйчүүдээс яг бодож л байгаа. Би ч нэрээ хизээ авах миний анхны төвл юу юм болоо гэж бодож байгаа тий. Янз янзын загварын янз янзын юмнууд байсан баг. Бидний өмнөх аав ээжийн үеийнхэн бол ийм богинохон юу өсгийн ийм намхан стил бас тухайн үедээ юу болж исэн бэлээ, мод болж исэн бэлээ. Тэгж харагдаад идэг шүү. Бондгор өсгийнүүд үү? Тий, бондгор жижигхэн өсгийнүүд. Гэтэ уртлын юм хоншоор нь бондгор нэг хэсэг өмсгөөсөн тий. Одоо хоншоор бол юу лээ? Шүүгэр байгаа юу? Шүүгэр хадаас өсгийтэй үү? Хадаас мадаас янз зод ер нь аль хавцаа явж байгаа вэ? Харин тий. Нөгөө нэг лобитн гэдэг штэ бид нар одоо хүүхнүүдийн өмсдөг. Тий, яг энэ загварч байгаа одоо бодно. Энэ чинь харин миний дуртай загвар байхгүй юу? Тэр улаан. Энэ чинь их гоё нөгөө цэмцгэр тэгээд дигжин тэгж харагдуулдаг гэж би өөртөө хувьдаа боддгийг. Тэгээд нөгөө лобитны одоо саяны хадаас өсгийтэй хүүхнүүдийн дунд амар тренд болдсон шүү дээ. Дэлхийн нийтээрээ л хүүхнүүд уралдаг улаан ус одоо ултаа энэ гутал нь болохоор $578,000 гэдэм билий. Би сайтнаас нарсаахгүй сонирхоод яг энэ гутал. Амар гоё тийм. Энэ нэг за би оюутан байхад ч байлуу яг нэг юм төвлнүүдийн улаан болоод хуурсан шүү. Улнууд нь л улаан байгаад байсан. Тэр энэ загвар байж л дээ. Тийм гэхдээ бүр угаасаа сайн нөгөө нэг өндөр өсгийтийн түүх хөгжил дээр ч гэсэн улаан байсан гэж гарч ирсэн тийм. Тийм. Яг тэр концепцаа дагаал цаг үе үргэлжлэх 90 100 өөрчлөгдөх тусамд л гаргаж ирээд идэм билий. Гэхдээ угаасаа нөгөө нэг мод дахин татагддаг тий. Тийм шүү иргэдэг. Бараг л яг тэрний тодорхойлолт анх түүх үүсч хөгжижсэн улаан руугаа бас ингэ ботсон баг. Тэр ирээн гоё. Одоо тамирын цамцтай өнөөдрийн цамцтай хослохоор төгөл байна. Нөгөө нэг өмнөх подкастн дээр бид гурав ч бас нөгөө тренд хувц гэж туулагч ярьсан шүү дээ. Тэрэн дээр нөгөө нэг animal print антны гээд би яг өнөөдөр тэрийг өмссөн шүү. Тийм байна тий. Энэ зарим үзэгч сонсогч бүсгүйчүүд гайхчихж магадгүй. Өндөр өсгийт гээл 3 эмэгтэй суугаад идэг гэсэн чинь нэгэнд нь төвл байхгүй ч гэж яах шиг. Энэ одоо ямар учиртай ингээд. Гэтэ энэ чинь нөгөө яг эмэгтэйлэгтэй биш. Яг ингээд бүх юмыг мэддэгтэй биш. Зүгээр л эмэгтэйчүүдийн яриаг ярьдаг учраас энэ дотор маш эмэгтэйлэг биш хүн ингээд сууж байгаа. Тэгэхээр яг энэ үед рүү 7 хоногт надад таалагдаад байгаа шүү дээ. Нэг удаа яг хэмжээндээ гэдэг юм уу те яг өөрийнхөө нэг гоё байхын сан гэсэн хүсэл нэгээд цаанаасаа гарч ирээд байгаа. 7 хоногт нэг удаа нэг эмэгтэй энерги нь сэргээд байгаа гэх юм уу? Надад тийг санагдаад. Тийм. Магадгүй одоо ингээд нөгөө бид гурийн подкастыг үзэж байгаа бүсгүйчүүдээс одоо ингээд гоё сонсогч
үзэгч подкаст үздэг охтуудаасаа бүсгүйчүүдээсээ сонгоод зочноор ураад цаашдаа бас бид гурав оруулна өөрсдийнх нь талаар одоо яг эмэгтэй хүн тулгамдж байгаа гоё халуун яриаг яриул бас их сонирхолтой тий. Надад бас их санагдаад байгаа. Эмэгтэй хүнд чи угаасаа амар их ярих хэрэгцээтэй гэж байгаа байхгүй юу? Тэгэл ингээл ярмаар байдаг яг өөрсдөө ингээ адилхан ярьдаг, яриа өрнүүлдэг тийм хүмүүсийн, тийм эмэгтэйчүүдийн подкастыг ингээ сонсохоор гэртээ магадгүй ганцаараа хүүхдээ хараа сууж байгаа бүсгүйчүүд ингээд хамтаа гайм шиг мэдрэмж өгдөг ч. Тэгээ айгуугаа энийгээ сонсдог. Би ч гэсэн хүүхдээ хараад гэртээ суудаг байхдаа яг тиймэрхүү эмэгтэйчүүдийн чиглэлийн подкаст айгууг сонсох дуртай байсан. Тэгэл гэрээ цэвэрлж байхдаа сонсоод баг хамтаа гайм шиг инээд болтоо. Аха. Би ч бас тэгдэг шүү. Өндөр үсгийт сонгож авахд ямар үсгийт одоо сонгож авбал одоо ерөөсөө нэг юм уу хоёр ширхэг гуталтай бай гэж бодъё л доо байнгын хэрэглээ миний хувьд бол биш болохоор ямар яаж сонгуул зүгээр бол хоёр зөвлөгөө. Тэгвэл үргэлжлүүлээд би бас нэг мэдээлэл хүргэх юм бол одоо хөлийнхөө эрүүл мэндийн төлөө ямар гутал сонгох ёстой вэ гэдэг одоо асуудал үүсэж байгаа. Өндөр үсгийд мэдээч хэрэг одоо гоо зүүн талаасаа үнэхээр гоё. Тэгвэл хөлийн эрүүл мэндийн одоо талаас ямар үсгийг сонгох ёстой, өндөр үсгийтэй гутал эрүүл мэндэд бас хэрхэн нөлөөлдөг, өөрийнхөө одоо өндөрт тааруулаад ямар үсгийтэй гутлыг сонгох ёстой тий. Тэр талаар одоо туулагчдээр мэдээлэл хүргэнэ. Тэрний өмнө би нэг бяцхан мэдээлэл хүргэхэд ингэж чинь хөлийнхөө эрүүл мэндийн төлөө ямар гутал сонгох ёстой вэ гэвэл анхааруул одоо зохих ёстой зүйлсэд юм байна л да. Түүнд болохоор хөл дэвтэйхэн байх нь чухал байна. Үсгийн өндрийн хэмжээ бас их чухал. Санал нийлж байна. За түүнийгээ дагаад одоо бидний арьс бие махбод шүргэлцэж өмсдөг учраас материал хийц гэдэг зүйл бас их анхааруул зохих ёстой зүйлд ордог байх нэ. За тэгээд эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар гэвэл хүн алхаж байхдаа 3 цэг дээр одоо тулгуурлаа алхдаг гинэ. За тэгээд өөрөөр хэлэх юм бол бид хөлийн үсгий, эрхийн хуруу, чихчийн хурууны одоо зарим хэсэг дээр гурвалжлах хэлбэрээр ингэж гიშгэж алхдаг гинэ. За одоо яг мэдэрч чинь бүгдээрээ ингэж нүдний эргэлдээд яг өндөр үсгийтэй үсгий тэднийхээ хуруунуудыг хөдөлгөж үзсэн юм байна. Тэгээд өндөр үсгийтэй гутал өмсгөр хүний хөлийн үсгийн хэсэг одоо энгийн үед одоо байх ёстой хэмжээнээсээ өндөрт гарчдаг гэж байна. Тэгэхээр биеийн жингийн ачааллын цэг нь өөрчлөгдөж эхэлдэг юм байна л да. Эрхийн уран дээр ирэх баха. Тийм. Тэгэхээр хөлийн үсгий одоо ачааны ихэнх хэсгийг үүрдэг байсан бол ачаа нь багасч эрхийн хуруу одоо хамгийн их ачааг үүрч эхэлдэг гэж байна. Энэ байдал нь одоо удаан үргэлжилбэл хүний хөлөнд ялангуяа эрхийн хурууны үеийнүүдэд гэмтэл үүсч хэтэрхий ачаалаас болж одоо хөл ивэрших, хөлийн арын одоо шүрмэс хуруунуудын одоо холбоосууд ачаалалд дарагдаж мэдрэл дарагдаг байх нь улмаар хурууны холбоос шүрмэс хэсэгт одоо өвчлөл үүсэх эрсдэлтэй гэж байна. За тэгээд өндөр үсгийг хитэн цаг өмсвөл цохимжлох тайруулж байна. За нэг 3-аас хэтрэхгүй хаа. Тий. Нэг юм эхлүүлвэл тэрийгэ дуусгаал тайлна. Түүнээс өглөө өмсөж гараад оройд тайлж болж чаддаг. Монголын бас 3 хэмжээ 3 цаг. Янз бүр юм тий. Янз бүр. Тэгэхээр бас мөн л яг манай хоёрын ярьсантай адилхан зөвсөн байна. Мэргэжилтнүүд хөл дэвтэйхэн бол заасан цаг байдаггүй байх нэ. Хамгийн гол нь сууж явах үедээ бид нар одоо хөлөө үе ямрааж байлаас их зүгээр гинэ. Одоо жишээ нь бид нар ингээл хурал арга хэмжээ ингээл хүлээ авалтанд өргөдөл ширээн дээр олон цагаар суух үе гардаг штэ. Тэр үед одоо нэг хөл хэрэг харагдахгүй ингээ бүтээлхтэй байх үед чимээрх ингээ мэддэггүйгээр гутлаа тайлаад амраач. Тэгжсэн үе байгаа. Гутлаа амрааж чадна гэсэн байна. За мөн тэгээд өндөр үсгийд одоо хитээс хитэн сантиметрийн хооронд байдаг гэж тайруулж байна. За би бол нэг 4-5 орчмоос дээшээг бол авч чадахгүй гэж бодож байна. Ягаад гэвэл аваад бас хадгалахын л нэмэр гэж бодоод байгаа шүү. Төрөө 20 см гэж гарч ирсэн. Яг үнэ. Тийм шүү. Гэхдээ өндөр нь бол 9 см байна үстэй. Хүн өмсгөх тохиромжтой. Яг өндөр үсгийтийн өөрсдийнх нь одоо өөрийнх нь одоо өндөр гэвэл 5-аас 20 см-ийн хооронд байж энийг өндөр үсгийт гэдэг нэршлэлээр нэрлэдэг юм байна. 20 см хэрэг амир. 20 дээр явах ч бас хэцүү баха. Төрөний нэг юм дээр гараа зогссон юм шиг байх байлгүй дээ. Би бүр 10 дээр явахгүй ч гэсэн амар хэцүү юм болж ирж билээ. 10 ч бас аюу том. Манай хоёр ч одоо хамгийн өндөртөө хэдэн сантиметр дээр явж исэн бэ? 10. Хөөх та 10 гэдэгчээстэй амар. Амар юм дээр нэг удаа явж үзсэн. Амар юм билээ. Тэгээ баг яваагүй гэхгүй. Яста жоох явж байгаа л яста нэр амар гэж. Тамира хэд дээр явж исэн? Би бол 7 дээр байнга явдсан шүү дээ.
Тэгтээ 10 дээр болж чадахгүй юм амар чанга юм байна. Зүгээр хүлний ингээ уулчин ингээл бүр ингээ нумраад хэтийчт юм. Тийм байлээ. Бүр ингээ дээшгээ татчихж байгаа юм чинь. Тэгэл яста жинхэнэ нөгөө би чинь зэгцэрдэм байлээ. Ингээл ирдэм л өөр ирэхгүй. Тэр чинь ингээд унахгүй тулд ингээд байгаа юм шүү баг тий. Тий. Тэгээд гэмн тэгээ удаа алхаж болох хэвээр үнэхээр чадахгүй юм бэл. Ай гой ингэжээсээ дахиад нөгөө ингээд бие хороогаал эхэлж байгаа шүү тий. За тэгвэл эрүүл мэнд талаас өндөр өсгийтийг одоо өсгийний өндөр нь ямар авил зохимжтой вэ гэвэл хөлний эрүүл мэндийн үднээс гутлын өсгий 5 см-аас одоо өндөргүй байвал бас их зохимжтой гэж зөвлөд юм байна. За мөн таны одоо гутал зөөлөн арьсан материалтай өргөн өмсгөлтэй. За хөлийг хит барихгүй байвал бас их зүгээр. Өсгийтэй гутал олон цагаар өмсөх үедээ сэлгээний намхан одоо сүүлийн үед нөгөө нэг ингээд яг ийм байсан гутал чи ингээд их хөвдчихдэг ийм жижигхэн болчдөг ийм балерина байдаг болчихсон шүү дээ. Тийм болцсон билээ тийм. Тиймэрхүү балеринууд ингээд сүнхлээд аваа явж ивэл бас их зүгээр гинэ. За үргэлжлүүлээд одоо манай сонсогч бүсгүйчүүд үзэгч бүсгүйчүүдтэй зориулаад биеийн өндөртөө тохирсон одоо өсгийтэй гутлыг одоо хэрхэн бид нэр өмсөх вэ? Хэдэн сантиметр өндөртөө гутал одоо надад зохих вэ гэж хэрэг бодож байгаа бол тэр талаар мэдээллийг манай туулагч хүргэх болно. За тэгээ. Өндөр өсгийд өмсөхдөө өдөр бүр анхаарал болгоомжтой мэдээж байна. За тэгээд өөртөө тохирсон өндөр өсгийд өмсөхийн тулд эхлээд хөлийн улныхаа уртыг 7-д хуваах ёстой гинэ. Эхлээд таны хөлийн урт хэд вэ? За улаан хэмжээд үзчихэн тэрийгэ 7 см-т хуваа. За жишээ нь таны хөлийн урт 24.5 см буюу 38 арзмаар байх юм бол танд тохирох өсгийтэй гутлын өндөр нь 3.5 см гэсэн үг юм байна. 24.5-ыг хуваах нь 7 гэсэн үг тий. Тэгэхээр 3.5 гарах юм байна. Хөөе, би 38. За тэгвэл минийх 3.5 см өндөртэйг л өмсөх юм уу? Тийм үү? Тийм үү? Тийм байна. Ямар намхан яа. Тийм байна тий. Өндөр гэж байгаа тийм байна тий. Түүнээс гоёлын ганган бол хөлний уулын урттай харьцуулахад зохимжтой өндөр нь гэж юм. За ингэж сонгод юм байна. Бас их зүгээр юм байна шүү. Их амархан хөлнийхөө уртыг л 7 см. За дараагийн сонгох бас нэг арга нь болохоор одоо хүний биеийн өндөр нь штэ. Миний хувьд бол метр 70 ярихгүй 172 см та. За тэгсэн чинь энэ моделийн хувьд бол 160 см өндөртэй. За тэнгууд хөлний урт гэж байгаа. Одоо ташаанаас хөлний уул хүртэлх хэмжээ нь. Түүний хөлний урт гэж нэрлэдэг байна. Тэгэхээр өөрийн биеийн өндөртөө одоо ташаанаас хөл хүртэлх өндрийн одоо уртын хэмжээг хуваагаад за энэ бүсгийн хувьд бол биеийн өндөр 160 см бол ташаанаас хөлийн уул хүртэлх урт нь 75 см байна. Тэгэхээр 160-аа 75-д хуваагаад гарсан тоогоосоо 1/161-ийг хасах юм байна. Тэгээ гарсан тоог нь одоо 10-аар үржүүлэх юм бол тухайн хүний одоо зохимжтой өсгийтэй гутлыг өмсөх өндрийнх нь одоо хэмжээ гарах нэ. Тэгээ энэ бүсгийн хувьд бол 5.2 см-ийг өмсөх боломжтой гэж гарсан. Хөөх метр 61 5.2 юм бол метр 70 чинь бүр 6 7 8 болоо. Туулын өндөр метр 70. Тий, тэр хавцал байна. Яг энэ дотор сууж байгаагаар би метр 68, туул 70, тамира метр 72 шүү дээ. Гэхдээ би сонин одоо миний биенээс хамгийн таалагддаг нь юу вэ гэвэл яг миний биеийн өндөр санагдаад байдаг. Метр 68 надад ингээд яг болцсон намхан байсан бол өндөр байсан бол гэж юусоо боддоггүй. Тэгээ нэг өсгийтэй гутал өмсөд нэг жоох өндөр болчвол гэж бас бодогддоггүй. Тэгэл нэг намхан пүүзд ингээл өмсөө явж байвал өсгий өмсвөл нэг 3-аас 5-ыг өмсчвөл яг л болоод байгаа юм шиг. Тэгэхээр миний биеийн өндөр нэг 70 хавцаа байхтаа таалагдаад юм шүү. Одоо пүүз байлаа гэхэд 1 см гарan бас хөрхөн нэмчин шүү дээ. Тэгэхээр чи нэг байнгын өндөр бол 1 метр 70-тал гадар явдаг юм байна. Зарим хүмүүс ингэж хэлээд идэв шүү дээ. Өндөр юм байж өндөр өсгийт өмсөд ах юм. Тэгдэг. Гүү яагаад болохгүй гэж өндөр юм байж өндөр өсгийд өмсөж болохгүй гэдэг юм байхгүй. Тийм байхгүй шүү. Энэ бүр яг надад өдөр тутмын тийм байхгүй юу? Би тэгээд бол ингээ хүүхд гарахаас өмнө метр 73 байсан. Тэгэл ингээл жил ирэх тусам үзэхээр ингээл намхан болоод идэг. Жирэмслээл ингээд үзэхээр л одоо нэг олон жилийн өмнө үзснээр бол 72 одоо магадгүй 70 болсон бах өө. За би тэгвэл 60-аас нэлээд доош болоо явчлаа шүү. 65 67 төрүүлэхээр ингээд намхан болоод байт юм шүү. Эд диснээс хуваалцаад байдаг. Үгүй ер нь ингээд хүн хөвшрөх тусмал агшдаг л гэдэг л дээ. Гэхдээ одоо бидний агших хугацаа арайч болоогүй юм шиг санагдаад байна. Тий. Тэгэл нэг яг эмэгтэй хүн юм чи өсгийтэй гутлаа өмсөөл айгуу гой гангарчээ гэл би ч одоо ингээд өмсдөг байхгүй юу.
Тэгээ шинэ жил баяр ёслоор өмсөөл оронгууд чинь хүү хаа цаашаа чи өста энэ тамираагаас хоолой би хажууд нар зураг авахгүй гэл хүмүүс. Энэ метр 80 гарчдаг байхгүй. Тийм байна. Аргагүй. Тэгэхээр тэгдэг. 8-7 см 72 ихэр чинь метр 80-тай. Хөө одоо метр 80-тай эмэгтэй чинь маш өндөр шүү дээ. Октоо эмэгтэйчүүд. Ирчүүд хажууд нь яг жинхэнэ нөгөө жишүүлэх гэтгэлтэй. Яг үннийг хэлэхэд. Өндөр өсгөөтэй гутал өмссөн өндөр эмэгтэй хүний хажууд нилээл өндөр залуу явахгүй бол ер нь октоо эмэгтэйчүүд ингэдэг штэ. Найз залууга үерхэх залуу нөхрөө сонгохдоо зүгээр нэг зөнгөөрөө байдаг юм уу хаашаа. За би бүгдийг хэлээгүй шүү. Нэг хангалттай өсгөөтэй гутал өмсөх хэмжээний запасыг гэдэг юм уу те аваад нөхөр нь найз залуу нь өөрөөс нь нэг тийм хэмжээний өндөр байвал одоо би 1.68 гэж бодоход манай нөхөр 1.75-аас доошгүй нэг иймэрхүү харагдаад анзаарагдаад байдаг. Гэхдээ өндөр намын харьцаа нь нөхөр намхан найз охтууд нь өндөр хосоо зөндөөлөйдэг л да. Дийлэнхтэй нэг юм байдаг. Тийм. За ийм аргууд байна. За үргэлжлээ дахиад арга байна хөөе. Энгийн арга байдаг юм байна те. За энэ энгийн арга гэдэг нь яах вэ гэхээр за сандал дээр эхлээд суугаад за тэгэнгүүтээ нэг хөлөө одоо яг энэ зурган дээр гарч байгаа шиг өргөөд яг чиг урагш нь өргөөд ингээ сунгаад суучна. За тэгэнгүүтээ оймсаа тайлчнаа. За тэгээ хөлөө сайтар амраах хэрэгтэй гэж байна. Үүний араас шагаа болон өсгийн хоорондох зайгаа хин нэгнээр хэмжүүлнэ. Мэдээж нөгөө урагшаага ингэсэн суудсан байгаа болохоор хүрэхгүй. За тэгэнгүүт энэхүү арга нь өөртөө тохирсон өндөр өсгийд өмсгөдтэй нь туслах болно гинэ. Ийм арга байдаг юм байна. За ямар ч байсан энэ аргуудыг хэрэглэнгээ дээрэс нь туул тамираа хоёроор зөвлүүлэнгээ нэг хоёр өнгийн хар болон бэж зүгээр гэж ярьж байсан баг шүү те. Ийм хоёр өнгө байж ивэл ерөн зүгээр ах. Эмэгтэйчүүдэд ер нь гэхдээ заавал ингээ байвал зохихоор одоо төвлөл юм уу хувцсны өнгүүд нэг хөвчлэл одоо төвлөл дээр бол бэж болон хар ойл их зүгээр классик байдаг гинэ. Яг магадгүй ингээ манай сонсогч хүсвчүүд ямар өнгөний төвлөл авах одоо бид нэр ингээл бодоол идэг штеп. Тийм үед бол бүх зүйл ингээд өмсөгддөг өнгүүд бол хар болон бэж гэж байгаа. Хар өнгө болохоор мэдээж хэрэг угаасаа сонгодог өнгө бүх зүйл дээр зогсдгийг манай Монгол өсгөгчд бүгд мэднэ. Гэхдээ бэж өнгийн одоо төвлөл өмсөх юм бол биеийн арсны өнгөтэй адилхан учраас одоо нөө биеийг аяга урт ингэж харагдуулдаг гинэ. Пропорц юм. Бэж нь үү? Тийм бэж өнгө. Хөлний өнгнөөс зөрөхгүй учраас бас ингээл яг шулуун яг ингээ харахаар ингээл хөл нүцгэн юм шиг л харагддаг гэсэн үг байхгүй бэж өнгөний төвлөл өмсчгөр арсны одоо нөө хөлний өнгөтэйгээ залгаал яг адилхан харагдахаар маш урт юм ростыг үүсгээд тэгээ хөл маш гоё урт харагддаг тийм боломжтой. Мөн тэр нь одоо ингээд нүцгэн байгаа юм шиг харагддаг учраас бүх төрлийн хувцсан дээр зохицдог гэж байгаа юм. За өнөөдрийн үндсэн сэдв сонирхолтой байлаа. Гутлын үүсэл, өндөр өсгийтийн тухай сонирхолтой байсан. Тэр та хоёр сайн мэдээг байгаа хаа. Би та хоёрт зориулаад нэг 4 хүнийг зориулах гэж байгаа. Нээма юу бэлдсэн болоо. Тэрийг үзүүлчихгөө. Тэгэл та. Үзье. Би бүр ингээд өнөөдөр эсвэл залуучууд юу гэдэг вэ нөгөө тилтрейд гэдэг илүү. Яг нэг тиймэрхүү байдалтай суугаад байна. Яг гэвэл нөгөө гутал байхгүйгаа яриад, хитэн дөргөр гутал авч ирснэ яриад. Тэгсэн юу миний тэр өндөр өсгийт өмсдөггүй гэсэн чинь одоо Украины Казаки гээд хамтлаг ирчүүдийн хамтлагны хэсэг хит болж ирсэн шүү дээ. Хөөх тэр 2010-аас 13 оны үед тэр залуучуудыг чи хараад би өсгийтэй гутал байхгүй ярьж хахад эднэр одоо бүр ямар яаж байгаа юм болоо гэсэн бодол төрөөд тэгээд энэ тухайн үедээ хитл болж исэн клип байгаа. Энэ клипийг үзүүлье гэж бодож чинь хоёр хизээ хамгийн сүүлд үзсэн. Энийг би хэдхэн хоногийн өмнө эргэн нэг дурсаж нэг үзсэн. Тийм үү. Тэгээ яагаад ч юм ингэсэн. Украины дайны тухай мэдээ энэ төр уншиж явж байсан. Украины хамтлагууд нэрээ гоё шүү, дуучид нь гоё шүү гэж бодоод. За Украинаас ч нэлээд алдартай гоё хамтлаг байдаг. Viagra хүртэл байдаг штэ. Бүсгүүчүүд нь Украинаас гаралтай гэж яриад идэг. За тэгээд энэ залуучуудыг болохоор нөгөө нэг хүмүүс яг энэ хамтлаг болоо гарсныхан дараа өө эн чинь өндөр өсгийтэй гутал өмсдөг залуучууд эднэр чинь нөгөө юу одоо ижил хүсдэг хүмүүстэй ярьж өөр юм шүү гэдэг ахаа. Тэгсэн чинь ийм юм байлаа. Одоо энэ Казаки хамтлаг 2010 онд поп хөгжмийн ертөнцид шинэ хэв маяг болж бүр тесрэлт болж гарч ирж байсан. Тэгээ оргил үе нь бол 2010-аас 15 он хооронд 16 онд таарсан. Тэгээд одоо ингээ харахад тэр уян алдархай байгаа байдал энэ тэр яагаад юм бэ гэсэн чинь мэрэгжлийн бүжигчд юм дөрвөлээ. Тэгэхээр чин одоо тэр уян алархаа байх нь би бэлтрийн хувьд юм байх нь аргагүй гэж бодсон. Хамгийн гол ялгарч байгаа юм нь эмэгтэйчүүд биш, эрэгтэйчүүд
одоо ийм бие бэлдэртэй уян налархаа эрэгтэйчүүд өндөр өсгийт дээр гарч ирсэн нь хамгийн их олонний анхаарлыг татсан байна. Тэгээ 2016 онд энэ хамтлаг тарахтаа тэгээ одоо бол бидний хийж үзүүлэх юм ингээ 6 жилдээ болчихжээ. Эннээс илүү юм харуулах хэрэгтэй гэд 2016 онд энэ хамтлаг тарж исэн юм байна. Энэ хамтлагийн залуучууд өөрсдөө ярилцлага өгж явахдаа юу яасан? Бид нар бол ижил хүстэд биш ээ. Бидний угаасаа анханасаа бодсон бодлого нь эмэгтэй хүний өсгийт дээр яагаад эрэгтэй хүн явж болохгүй гэж ийм хууль байхгүй учраас бид нар албаар ингэж эрсдэс ийм шийдэмгий этгээт юм шиг ийм загвартай гарч ирсэн. Тэр нь ч амжилтанд хүрсэн бүсгүүчүүд байтгаа ирчүүд хүртэл бидрийг одоо харж гайхаж шагширч үздэг болсон. Тэгээ бидний дуу хоолой хүрсэн ингэ. Тэгсэн чинь угаасаа өндөр аягүй гоё байж шүү дээ. Эрэгтэйчүүдийн гутал байсан биш үү? Өнөөдөр тэгэл түүхийн сонссон чинь. Тэгэхээр энэ хэд буцаагаал авсан юм байна. Загварын тайлбар зүйл байхгүй байсан юм байна. Тий. Ирчүүд ингээд өсгийтэй гарч ирээд гарч ирсэн тохиолдлууд зөндөө бас байдаг. За ингээд энэ дөрвийг та хоёртой зориулсан юм шүү. За баярлалаа. За тэгвэл одоо би юу штэ бяцхан бас нэг нөгөө панчан гэдэг шиг л болох гэдэг. Бас нэг жижиг зураг үзүүлээ. Энэ болохоор этгээд өндөр өсгийтэй гутлнуудыг би нэг хідэн зураг цуглуулад ирсэн. Тэгээ бүгдээрээ хамт үзье. Би гутлынхаа зургийг оруулсан бол яг болох байсан байх шүү. Ян занзын тийм этгээд юм одоо сүүлийн үед гараад ирсэн. Хуучин цагт бол одоо 90-д онд бол 80-д онд бол ярихдаггүй. Одоо бол ястай хүн юу хүснөө тэрийгэ өмсөд явдаг цаг ирсэн. Тэгээ ян занзын этгээд ийм гутлнууд байдгийм байна. За тэгээ тэр загвар дизайн нь амтныг дуурайсан байна. Тэгээд ян зан идэх юм байна. Тэр байтхаа махаар хүртэл гутал уралцсан байвал яах вэ? Гэхдээ би тэр махан гутлны зургийг авчираагүй шүү. За одоо та нар харж байгаа бах тийм нэг сонин этгээд гутлнууд байна. Тэр өсгийн хаяах гэдэг. Тэр голдоод ах шиг. Ингээд өсгийг нь ингэсэн. Зарим нь энэ дээр нь энэ мод зод тариад бүр баг лаваа мод юм уу юу? Цэцэрлэг түрээлэн юм уу? Зарим зураг нь би бас жижигнэр авцсан болохоор. Өнгөлөг. За тэгээ легогоор ингээд уралцсан ийм өндөр өсгийтэй байна. Ийм легог өмсгүү та нар хэрвээ өмсгийвэл. Өмснө. Гоё өрмөц юм биш үү? Тий. Лего байна. Зарим нь ингээ амтны юугаар уралцсан байна. Энэ цэнхэр чи одоо ямар өрмөц юм бэ? Энэ одоо авангард юм уу та одоо. Энэ хажуугаар нь хатуу бол хүн явалтгүй те. Зүсгээр харагдаж байгаа юм шүү. Амьд металл нөгөө рок хөгжим сонсдог хүмүүс клипэндээ өмсөж одоо тэр нөгөө зуны нөгөө фестивал байж тээ. Playtime дээр манай охид бүсгүүчүүд ямар гоё итгээд ямар гоё өөрийнхөө байж чадчихээн. Тэгээ тэн дээр ийм гутал өмсөө явж байвал би л гайхгүй. Харин гудмаар явж байвал би бүр ингээд гайх байх л да. Тэгээ итгээд гуталнууд байдаг юм байна. Энэ байтгаал зөндөө гуталнууд манайхан үзсэн баг. Тэр доор нь аквариум байна. Тийм ийм алтан загас. Оо тэгвэл загсаа хамт аваа явж байгаа юм нэ. Хөөрхөн их дөргил төх байхаа энэ амтнд бас нэлээл хөл юм болчих шиг. Сандраад балах юм шүү доорноо загсан. Тэгээд зарим нь ингээд арьс шир одоо тэр чинь амтны л гаралтай шүү дээ тий. Тэгтэл зарим нь бол бүр ингээд идэх уух юмараа ингээд гутал уралцсан ч байх шиг ингээд бүр ёстой янз бүр байдаг юм бэлээ. Тэгээ зарим нэг нь үнэхээр яг уучлаарай гэхдээ өгөөд сүрмэрч гутал байсан. Тийм зургуудыг явчихсангүй сонссон. Махаар хийсэн хувцас энийг хардаа нохоо байна. Ингээд нохоотгоор гутал. Энийг бол би өмснөө. Хөөхөллөө шүү дээ. Тий. Ингээд дэлхийд дахинд янз янзын стил жанртай гутлуудыг эмэгтэйчүүд бүсгүүчүүд маань өмсөөл явж идэх юм байна. Тэгээ тийм гоё хөөхөн зарим нэг нь санаа авчихгүй да. Тэгээ захиалгаар хийлгэж болно шүү дээ. Харин ганц өөртөө зориулсан гутлыг урлаж өмсөө тий. За би ингээ хохны хоёроо нохооныхоо гутлыг гаргаж өмсөе гэдэг ч юм уу. Одоо ихтэй нэг тийм өрөмөц юм өмсөө явж хахад нэг айхтар гайхаал эсвэл нэг айхтар шөөмжлэл байхгүй тий. Хөөх ямар өрөмөц юм бэ? Ямар гоё юм бэ гэх нь дийлэнх нь болсон баха. Гэтэ олны дунд янз янз юм байгаа л да. За үргэлжлүүлээд би туулагчаараас дэлхийн хамгийн үнэтэй төвлөлийн талаар мэдээлэл өргөх үү? Тэгээ сонсъё. Дэлхийн хамгийн үнэтэй төвлөлийг харсан уу? Хараагүй. Үзсэн үү? Энэ төвлөл нь яг 2023 оны одоо мэдээлэл дээр байсан байхгүй юу? Хамгийн одоо дэлхийн хамгийн үнэтэй төвлөл бол одоогийн байдлаар 2023 онд хийгдсэн тус төвлөл гинэ. Гэхдээ энэ 25 оны мэдээ. Алт юм уу? Энэ юм уу? Алт юм биш үү? Гоё хэрэгч байгаа. Ганга юм аа. Яна хүнд бах та. За тус төвлөл нь болохоор 17 сая долларын үнэтэй бөгөөд дэлхийн хамгийн үнэтэй төвлөлөөр нэрлэгдэж байгаа юм. Яг одоогийн байдлаар шүү дээ. Яагаад тэгж байгаа юм? Орц нь юу байх вэ? Загвар нь байх вэ? Нэрээ алтны орцтой юм шиг одоо энэ талаар хэлэх гэж байна.
Java Dubai болон одоо Passion Jewelers-ийн одоо хамтран хийсэн Passion Diamond Choice төвлөл нь одоо тус төвлөл шүү дээ. Diamond юм биш. 15 каратын 2 бадмаараг чулуу шигтгэж өгсөн. За тэгээд захаар нь 239 орчим одоо алмаз буюу бриллиант суулгаж өгсөн юм байна. Одоо тэр нэг шигтгэн штэ. Тэр хэсэг нь одоо бриллиант л гэсэн үг юм байна л да. За. Тэгээ аюу гоё 2 том бадмаараг 15 каратын бадмаараг суулгаж өгсөн. Бас бүхлээр алтан гинэ. Яг тэгж би зөв хэлсэн байгаа суултмаа байсан байна. Тийм байна. За тэгээ тус дублийг хийхэд 9 сарыг бүр зарцуулсан гэж шүү. За. Тэгээд тухайн дублол Дубайд байт юм байна. Тэр хэмжээр нь угаасаа алмаз юм шүү дээ, тойроод. Тэгээд энийг өмсөө явжсэн чинь нэг шигтгэн алга болчихвол тэгээд дуусаа штэ. Яана гээл одоо хэцүүдэн дээ одоо хичнээн сайн явчихваа ээж гэж явна штэ. Өрөнд ороод балархны тий. Хүний юм бол өмсөлдөхгүй ер нь тий. Үнэхээр ганган юм байна. Юу ярих? Тааш тийм зүйл тохиолж ирсэн үү? Өсгөдөө готлон өмсөж байгаа тийм хөгжилдөө ч юм уу эвгүй байдал орж ирсэн түүх байгаа юу? Яагаад те өсгийгөө хуглаад би аавыгаа дуудчихсан тийг түүхэдгий. Тэгээ нөгөө аав маань хөөрхөн амт 1 2 гутал бариад над дээр иржиж үлээ. Би тэгээ өсгий байхгүй бүр явж болтгоо. Тэгээ яг хотын гудамжинд яг голд нь ингээд зогсцсон. Тэгээ нэг юм уу сандал дээр нэг юм дээр ингээд төвшөөд сууж байгаа. Тэгээд уцаар яриа та нэг гутал авчираад өгчих боломж байна уу гэсэн чинь тэгээ миний охин ингээд тэгээ надад нэг гутал авчирч өгчээсэн. Яг ямар цаг үед яг яаж агаад өсгийг гинтээ. Тэр одоо ингээд л явж итл хугарцъя. Итгэхгүй гинт өөрөө. Гинт л хугарцсан. Йоо тэгээд амар эвгүй байдал орсон уу? Тий, эвгүй байдал орсон. Эвгүй юм байл л шүү дээ. Ингээд яг ингээд явах чаа аюу хэцүү. Тэгээ яаж ч болохгүй тэгэл суусан да. Би радиогийн хэдэн жилийн ойгоор үлээ талбайн цаалчин Дөрийн театр байдаг. Тэнд баяр тэмдэглээд тоглолт үзгээд хүндэтгэлийн тоглолтод орох гэж явж байгаад тухайн үедээ өсгийт өмсөж чадахгүй байж би одоо хүртэл харамсдаг. Оюутан дүүгийнхээ маш өндөр өсгийтэй тэр одоо баг 10 хэд мэдэн байсан бах уу. Тэгсээр нь уландаа зузааныг гутал төвлөдөг штеп. Платформ. Тим гутлыг өмсөөд машинаас буужгаад хальт гიშгээд явж чадахгүй штеп. Би яагаад тэгсэн. Тэгээд унаад тэг бүр ингээ өвдөглөж унаад. Тэг манай хажууд явж исэн найз босох гэсэн чи би хөл дээрээ гიშгэж чадахгүй дахиж унаад. Тэгээд нөгөө хажуугаар ядчихад чинь зам ингээ төгжирсэн. Битүү хүмүүс игээд намайг унж босож байгааг хараад бүр хитэнтэй унж босоод тэгчээ нөгөө найз ичж байгаа штеп энэ чинь. Чи болооч чи босооч гэд би дуртаадаа унаад байгаа юм шиг. Хараад болооч чи болооч тэгээд үгүй би болж байсан бол аль хэдийн босоо юм. Тэгээд одоо хүртэл тэрийг ярьдаг. Болж байсан бол би болчих шүү. Тийм шүү дээ. Би дуртаадаа унаад байгаа юм шиг. Тэгээ ядж байхад тэр чинь хэрэндээ гангарцсан явж байгаа ш нэг юм богинохон өмсдөггүй юм байруу хар палаж өмсцэн ч байх шиг. Тэгээ би одоо тэгэж боддیں۔ Тэр хавар явж исэн жолооч нар бол энийг иш чавастал гэж бодсон баг. Хөөрхийн нэг юм согтуу эмхтэл ингээд унж босоод байна. Тэг үнэхээр би бүр 5-6 унж бассан. Тэр одоо ингээд бодохоор тухайн үед бүр үнэхээр ичээд би нүрээ бодсон ичээд нэг 70 даруул сууж исэн дээ. Унж асаал амар байсан. Надад миний хувьд бол би өөрөө төхийг ярих уу. За минийх чинь нэг 2 жилийн өмнө байхгүй юу 100 найз хүүхнүүдтэй аягүй гоё юм задгаа ивент орлоо. Тэгэл нөгөө яг 100 дөнгөж эхэлжсэн болохоор л та нэрээ догдолж байгаа л бүгдээрээ өсгийтэй гутал өмсөе гэж тохиролцоод. Тэгээд нэг цагаан өнгийн сандал өмсөө явсан. 100. Тэгээ явж ирсэн чинь нөгөөх одоо нөгөө үйл ажиллагаа болоод тэгсэн чинь модон шалтаа. Задгаа террас дээр тэгээ байж исэн чи яг нөгөө нэг юм модны завсар ингээд нөгөө нарийн хөсөж очилт тийм ээ. Тий. Тэгээд би чи ингээд бас юм бариу дресс өмсөөл өсгийтэй гутал өмссөн. Тонгоохоор нэг хамаг юм гарах гад. Нэг хөлөө ингээд татаад идэг болтгоо. Тэгээ аргаа хараад хөлөө сугалж аваад. Гутлаа тэнд нь ингээд тэр чигээр нь орхиод. Тэгчээд тэгээ яаж явахгүй заяа. Тэр гутлынхаа хажууд ингээд зогссон хүн амьд ирэхийг хараад байгаа байхгүй. Ахуулах гэдэг. Тонгоочгоор нэг хамаг юм гарчих гад. Тэгээ хөл нүцгэн зогсож чадахгүй. Тэгснээр нөгөө нэг хөл нүцгэн хөлөө ингээд ишхээ уран дээрээ ингээд бас агаар дээр зогссон. Нөгөө талын өндөр үсгийтэй гуталтайгаа тэнцүүлээд өндрийг аваад ингээд зогссон. Айгүй ингээд иш хараад зогсоол хүн аргыг хараал л. Амхандаа ингээд хөлийнхаа ард нуучаал зогсоод л. Тэгсэн чинь харин нэг таньдаг залуу тартын нэг эрэгтэй хүн тарахгүй тэнгүүт нь адсан юм бол сайн үнэ за тэгснээр би ингээл дохиод өгөхгүй аваад өгөөч чи юу гэхээр та шаартаа гэсэн чи зэлгөөл гэж юм тий.
Тэгэл нөгөөдөг чи ингээд татгсан чи яг өсгийг үлдчих гээд байдаг. Өсгийн нэг хатуулгатай эрзэний хэсэг нь үлдчих гээд. Өө золиго эн чи өсгийг үлдэх гээд байна гэд нилээ ноцолж жаал татсан чинь өсгийг үлдсэн. Тэгээ би бодсон. Нөгөө тэгээ салцсан. Тэнгүүт би бодсон аахгүй. Бараг өөрөө татчихдаг байж дээ. Уг нь амхандаа л ингээд өсгийтэй үлдээч гээл хүн гойсон чинь өсгийг болцсон. Тэгээ нөгөө нэг танил маань бүр сандарсан да орой чи дэлгүүрээр наалдан бод авчснаа л нэг үзээ. Тэгээ хамгийн сүүл нэг дүүргөө заалгасан чи дүүн дугуйтай ирээд нэг супер цав гэдэг юм чи. Тэргээр ингээд наагаад хэсэгхэн тэндээ тэгээ тогтоогоод би айгүй хөнгөн наацсан мөртлөө ингээ айгаад гიშгэж чадахгүй үлмээ дээрээ явсаар байгаа тэр хоёрыг ингээд авч ирсэн шүү. Тийм түүхээ тий. За ингээд сонсоод ах юм бол эмэгтэйчүүд болгонд л нэг юм эвгүй түүхүүд байна. Гэтэ бид гурийн түүх бол харьцангуй хөнгөндөө орох бах уу. Эсгийтэй гутлнаас одоо эвгүй юм болох бах. Янз янзэл юм ярих бах та. Яг одоо сонсогч бүсгүүчүүд үзэгч бүсгүүчүүд тэрээ сонсож байгаа. Яг онох өөрсдийнхаа нөгөө нэг өсгийтэй гутал өмсөж байгаад факталж ийсэн түүхүүд хөгжлөлтөд орсон ч гэдэг бодоод инээд нь хурж байгаа тий. Магадгүй найз нөхдөдөө хамт явж явах болсон үйл явдлыг ч юм уу бодоод инээд нь хурж л байгаа хта тий. Тамираасаа пал хийдэл асуулаа шүү дээ. Юу энэ төр мартагдсан байсан тэр өсгийтэй гутлан дээр онж боссныг дахин сөхөөд тэгтээ бүр олон хүн ингээд харцаа үед бүр хичмээр идэг тий. Төгжрэл дунд хажуудах юм найз маань чи босооч чи полиоч гэлээдэг. Би одоо хэрэн намайг тэгэл өсгийтэй гутлан өмсхийг харчаал нөгөө чинь явуулна штэ чи одоо уны штэ полиоч. Одоо бол өөр болсон гэхөө. Үгүй. Яг тэгэхээр одоо хэрэн өсгийтэй гутлан өмсөх байгаа юм чи өөр болоог штэ. Өөр болоог штэ. Өөр болоо амар шал өөр болсон байгаах гэж бодсон чинь. Би бүр яг тийм юм надад тосолж ирсэн шүү дээ. За бас оюутан байсан, өвлөсөн. Яг өвл хаврын заагт нэг ингээл халтаргаатаа жоохон мөстөлтөө мөртлөнгөөд хавар намрын өсгийтэй гутлыг ингээд яг өмсөж болдог үе идэг штэ. Яг дулаараа л яг завсрын мөртлөнгөө өвл бас яг дуусаагүй хавар намрын гутлаа өмсгөр даарахгүй байх үеэр би өсгийтэй хавар намрын гутлаа өмсөөд ингээд шилэн дэркөө өмсөөд гой дээрээ бас тавьсан. Өсмөсөө айгүй орооцсон ингээл явлаа. Тэгэхэд яг 2 дахь курс оюутан хүүхдээсийн. Тэгээд нөгөө юм картаар бид нар виза картаар ингээ өөрчлүүлж бодог. Тухайн үе октодл бүгдээрээ л тийм өсгийтэй гутлан өмссөн тэгжил явдаг л үеэсэн. Тэгэл яг л чих хандлагаад байгаа л тэгцэн явж исэн чинь нөгөө автобуснаас ингээл буугаал ингээл нэг гიშгсэн чинь мөсөн дээр хатарч байна. Саваал гэсэн. Өгсөөр тас гэл бас. Бүр ингээл нүд харахуулаад нүдээ ингээл нэг нээсэн ч өстой автобусны бодлыг төгссөн бүх хүн ингээ харж байна. Өвдгийн хажуугаар ичнэ гэдэг чинь. Тэр үед чи баг нөгөө кинон дээр гардаг шиг хин нэг намайг ирээд тасаач. Яг тэг чилээр санагдив билээ. Яг тэгэл байжсэн чи одоо нөгөө эмэгтэй хүнтэй хайртай гэдэг шиг эр хүндээ хайртайтай адилхан яг л эмэгтэйчүүд бас хайртай юм лээ. Яг хажууд зогсож байсан нэг бүсгүй ирээл өө яанаас та зүгээр үгээл татаал босгосон чинь энэ талаас нэг залуу ирээд татаж асгаал би чи өө зүгээр гээл тэгснэ яг онохч шүү. Би яг тэг чилсэн байхгүй. Уусныхаа дараа босч ирснээ хувцас ингэж гөвснөө. Йоо яг унахч шүү гээл. Бараг ухаан алдчихээ дөө. Тэгснэ ингээл нуруугаа ихсэл айгүй ингээл явснаа. Нилээ явсан. Амар өвдөдсөн. Тэгэл үнцэг ирснэ. Йоо гэл амар өвдөж байгаа байхгүй. Яг тийм зүйл болж байсан байхгүй. Яг тэр зүйл шиг санагдлаа юм. Айгүй урд үг ярьсан. Тийм байна. За өнөөдөр чи сонирхолтой байлаа. Өндөр өсгийтийн нэрийн хуудас бас нэвтрүүлгээ хийж чам шүү. Хийж байгаа юм шүү. За ингээд өнөөдөр гурлаа өнөөдрийнхээ подкастыг энэ түрүү өндөрлөхөө. Тэгээ. За ингээд манай Хөхтөнгөр станцыг одоо Хөхтөнгөр тэр тусмаа одоо өндөр өсгийт подкастыг үзэж байгаа. 82.9 радиогоор сонсож байгаа. Нийт сонсогч бүсгүүчүүдтэй өнөөдрийн одоо өндөр өсгийт подкаст энэ хүрээд өндөрлөж байна.